노들խар одоо шийдвэр гарсан байна. Энэ бол одоо өөрөөр хэлбэл дөрвөн эрдийн төрлийн нутаг одоо хоосон болсон. Бид одоо халуун сал ижижээс суугаад юхбэ нутагтан бочоо. Энэ нэг зүйлийн шалтгаан. Тэр нэг зүйлийн шалтгаан бол энэ өмнөд болвэ хаанд орсон сүр хүчил мал тэр үсэд одоо энэ одоо ихтэд одоо ижижээг нь урсгалдаагүй одоо торгод Монголчуудын одоо даглаж мөлшин одоо улам хүнд болсон байна. Халимаг улсын музейд Чингис хааны жургийг хол байранд хүндэтгэн жалж буй. Торгодын ноёдууд Чингисийн анд Хридийн тойрол хааны хойш үрсэн юм. Тэд нар махчин Хрид ёстой. Ижилд байсан үеийн торгодын хамгийн агуу их хаан энэ жургад байгаа Аюуг хаан 1722 онд ижил мөрнө аяллаа онгочин дээр Оросын хаан Петр I-тэй уулзсан байна. Петр I Европ төвд суралцахаар явахдаа Аюуг хаанд Орос орны гадны дайснаас хамгаалж байхыг найдсан байна. Халимаг торгодууд ийхүү Монгол хүнээ Баатар жиргийг алдаршуулж, Оросын Кремийн татар ба Турктэй хийсэн дайнд их гавьяа байгуулж, Францын Наполеон Оросыг түрэмгээлэх дайныг эсэргүүцэхэд хошууч чиргээр явж, Европт Монголын Баатар алдрыг сэргэн сануулсан байна. Ийхүү Турк болон Кремийн татартай байлдсан дайнд халимагчууд их гавьяа байгуулсан болохоор Оросууд тэднээ энэхүү гавьяаг тэмдэглэн хошууд хурал хэмээх нэртэй бурхан шашны энэ сүмийг байгуулж өгсөн байна. Бид торгодын их нүүдэл хөдөлсөн цагаан амд хүрээд одоо болтол тэр үеийн хаан увшиг халимагчууд дурсан мөрөөцөөр байгаа харлаа. Энэ бол цагаан амдах увш хааны шуумал. Манай хаан увш манайган орхоод хаашаа одваа гэдэг үгтэй гомдож дуулсан ардын дуу хүртэл байдаг. Хүүгэн бараалсан энэ ээжийн шуумал Монгол хүнээ сэтгэлэг ба соёлыг тусгасан байна. Мөн энэ цагаан амд дэлхийн 2 дугаар дайны үед Германы Хитлерийн чиргийг эсэргүүцсэн хамгийн хурц ширүүн тулалдаан болж өнгөрсөн байна. Энэ тулалдаанд үргэлжсэн халимаг хөвгүүдийн ариун сүнс энд морьсож буй. Цагаан амд урсан энэ дайнд Герман чирэгт ялгадан ухарсаар байсан Оросын талын хамгийн анхны ялалт болсон юм. Эндээс Сталинградын бараа харагдмаар ойрхон байна. Одоогийн Валгарад, уулын Сталинградад бид дэлхийн 2 дугаар дайнд үргэлжсэн баатарчуудаа гашуудах ёслолтой таарлаа. Дэлхийн 2 дугаар дайнд Герман чирэг зөвлөлтийг гинт дайран чохох үед чирэг дайнаа чухал гажир болох халимгач дайрагджээ. Сталинградын хавьд хориглон чогсон халимаг монгол чирэг Германы чиргийн ялгадашгүй байдаг домгийг сарниулж Хитлерийн жүүдийг сэрээсэн юм. Тухайн үед халимаг Монголын Жоо 10 тусгай морд дивиз дайнд оролцож баларшгүй гавьяа байгуулснаар 3 том гараа дайчид гавьяаны медалаар шагнуулж байжээ. Нэн гайхамшигтай нь зөвлөлт улсын хамгийн дээд дайны алдарч чод болох Баатар чод улсын 21 хүнээ 10 хүн нь халимаг монгол хүн байсан. 20 том түмэн хүнтэй халимгад энэ гайхамшигтай учир биш гэж юу? Дэлхийн 2 дугаар их дайны үед Герман фашист энэ зөвлөлт хол улсыг зайлах үед халимгудаас халимг морь зэрэг халимгийн бүр залуу хүмүүс бүр энэ дайнд оролцож байсан. Тэгээд зөвлөлтийн хилээс Герман фашистыг хамгийн анх хөөж гаргасан хүн бол халимаг хүн удирдсан зэрэг байсан. Тэр Городивков басан бадмин ууч гэдэг Чанжун байсан. Тэр хүн удирдсан зэрэг дэлхийн 2 дугаар дайны үед Германы зэргийг зөвлөлтийн хилээс хамгийн анх хөөж гаргасан байна. Тиймээс тэгээд генерал дээр Жухов гэж байсан шүү дээ.
Жуухо бол Сталин туцаар ярьсан гинэ. Германы цэргийг зөвлөлтийн хилээс хөөж гаргасан гэж. Хамаг анх хөөж гаргасан. Тэгээ хэний цэрэг хөөж гаргасан бэ гэж Сталин асуусан гинэ. Тэгэхэд бол Городилко басан бадмин уулшин удирдсан цэрэг хамаг анх зөвлөлтийн хилээс Германы цэрэг хөөж гаргасан гэж. Яг тийгээрээ тэгээд бол зөвлөлтийн Дайны Баатар гэдэг алтан медалаар шагнал олсон хүн байна. Элэстэй хотонд халимгчууд Орос орныг хамгаалахад үргэлжсэн баатарчуудаа дурсгаж энэ мөнх галыг асаасан байна. Ижил мөрний хөвөн дэх Чагаам гэдэг энэ газар нь ийхүү торгодын ихнүүд л хөдөлсөн халимгийн хөвгүүдийн хүн төрлөختнөө ариун ёсны төлөө халуун чусаа асгасан давхар дурсгалтай газар болжээ. Энэ нь тохиолдол байх. Гэхдээ энд ирсэн Шинжаангийн монголчууд Дээдсимэн нутаг гэж ижил мөрний усва Чагаан амнаа шороо өвөртлөн бочдөг юм гинэ. Чагаан амд хүрснээ хойно бид энтхийн чичирлэгт хүрлээ. Хүүхдийн одоогийн халимг Монгол хүүхд. Орос хүнээ нэмэгдүүлэх гэж 3 дугаар хүүхдээ авсан хүнд $1000 шагнаж элдв харгалжлал үжүүлж байгаа болохоор халимгийн хүнч энэ хэдэн жил өтөр түргэн нэмэгдэж байна. Энтхийн хүүхдийн чичирлэгд халимг Монгол дуу бүжиг ерөөл хэлхийг хүртэлж байгаа. Сонирхолтой нь Орос Чечен зэрэг бусад үндэсний хүүхдүүдж халимг хүүхдүүдийг дагаад Монгол хэл соёлын чичирлэгийн сургууль хүмүүжил хүртэж байна. Европ твийн Оросын холбоонд бүгд найрамдах халимг улс гэж бий. Тэдвэл монголчууд биднээ алтан ясны хэлтэрхий алга махнаа тасархаа юм. Бурхнаа шашин, туул жангар, шатрыг халимгийн 3 их бэлэгдэл гэдэг. Монгол хэл соёлтой, монгол чарайж үстэй, Европ Орос даяард баатар нэрээ алдаршуулсан энэ хүмүүс ном бичгийг бурхнаа сударшиг хүндэж эрдэм ухааныг амьд эрдэн мэт дээдэлдэг юм. Өөрийнхөө хэл соёлоо сэргээж өгөхийн төлөө тэд сургууль хүмүүжлийнхээ системд өв соёлын хичээлийг амжилттай туршин зааж байна. Нүүдэлчин дээдсийнхээ их ухаан сэтгэлийн тэнхэг өгж халимг монголчууд 21-р зууныг туулж явна. Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол төмний маань их хурсад халимг монголчуудын ирээдүйн гэрэл гадваг бэлэгдэж соёл эрдэнэд гэсэн тань бэлтгэсэн халимг монгол хэмээх 3 бүлэгт ширсвэдэм яг ийхүү өндөрлөж байна. Түүхийн олон зүйлийн шалтгаанаас болж монголчууд маань дэлхийн үндэс булангуу тарж байдгийг та бид юу хандах вэ? Соёл эрдэнэд гэсэн та бүхэнд дэлхийн ил газарт аж түрэ Монгол ухсаатныхаа түүх соёл өнөөдөртөө холбогдсон зүйлүүдэд үргэлжлэн анхаарал тавих болно. Эрхэм үзэгчдээ манай дугаар ийхүү өндөрлөж байна. Эрдмийн тэнгэрт шигтгэх эрдмийн од болж эгнэгдэг их нэрэ эн ихтэй дурсахаарай та бүхэн дараагийн дугаартаа сайхан учирцгаая. Баяртай.